Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон. Өнөөдөр 2024 оны 1-р сарын 29-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ. За найруулагчаар Ган болдын ангар нар айлж байгаа. За өдрийн мэндүргийн Мөгийн. За өдрийн мэнд. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл явбал Мянганлан байгалийн эмийг таны гарт уулын зурагтай Жанчвлан Аршаан. За мөн Care in English за 7-аас 12, 13-аас 17 насны сурагчдад зориулсан хагас хичээлийн нэмэлт төлбөртэй англи хэлний сургалтын төв Focus Education Center хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За ингээд үдээ ачаар нэвтрүүлэг даваа лавг баасан гараг үдэд үрчийтлийн мишээ урайндор манай радио руу ирсэн сонсогчдын маань сонирхолтой хөгжилтэй түүхүүдийг гэрлээ битэр уншиж хүргэдэг. За манайх руу олон янзаар хүмүүс түүхээ ирүүлж байгаа. Та ч бас ирүүлж болно. За шууд латинаар бичиж ирүүлчих болно. Өмнө авдаггүй байсан бид нар кирилл болгоод оруулчихна. За TikTok-оор бас хүүхдүүд аяг түүхөө ирүүлж ийлээ. За манай пэйж рүү, радиогийн пэйж рүү бичээд чатаар ингээд нөгөө мессежээр түүхээ бичиж байгаа юм. За хэрвээ та бичиж чадахгүй бол гар утсан дээр чи нэг юм микрофоны зураг байгаа. Тэр микрофоны зурган дээрээ дарж байгаа та өөрөө ярьж өгöd. Тэгээд явуулчих. Болон тэдний чинь бид нар текст болгоод энэ ч радио дээр уншиж өгнө. За миний хувьд нөгөө нэг өнгөрсөн 7 хоногоос эхлүүлээд ажлын цаг маань 1 цагаар урагшлаад өглөө 10-аас ингээ би шууд эфирт орж ирж байгаа. Тэгээд нэг арай нэг жоохон унтаад нөгөө миний одоо босох цаг 1 цагаар урагшлаад ирсэн. Тэгээд нүрээ бодохгүй орж ирснээс болоод гэрлээ ихчээ би чин зүгээр үдээ тэг. За тэгээ эсвэл тэгээ өнөөдөр нөрө бочоод тэгээд тэгээ айгүй хүмүүс одоо хүндэтгэлгүй хандж जैन те эфирт хүндэтгэлгүй хандж जैन гэдэг бас шүүмжнүүд их ирсэн. Тэгээд өнөөдрөөс эхлээд би 7 цагт босч байгаа. Тэгээд эфиртээ нүрээ будаж орж ирсэн энэ 7 хоногоос одоо аль болох нүрээ будаж орж ирэхийг хичээнэ. Шууд урлаа боччих болдог юм. Голцохгүй. Тэгээ манай найруулагч манаас айгүйх шүүмж яадаг. Би нүрээ будаагүй шүү гэдэнгүүт хүрх амд айгүйх гэрэл өгчин. Тэгэнгүүт нөгөө найруулагч бас айгүйх шүүмж авсан. За яг нөгөө нэг шагдар ингээ нөгөө нэг гэрээ хаяад явах гэж байгаа шиг гэрлээ ингээл юу руугаа эфир рүүгээ орох гол найруулагч оруулахгүй. Ойлаа. Нүрээ бит бодохгүй бити орооч. Та ядаж уруулаа бодчих. Тий гэрлээс шагдар шиг зүгээр хаалгаа шиглөөл орж ирээ суугаад. За манай Facebook хуудсан дээрсэн түүхүүдээс манай аймагт анх гар утасны сүлжээ ороод хүн болгонд гар утас байдгүй байсан үйл дээ. Харин тэр үед би нэг нугастай утастай болсон. Тэгтэл манай хайрлын анх нэлээд сонирхол юм шүү. Үцэж эргүүлт хариулж харж яснаа. Чи манай авгараа нэг мессеж шийд өгөөч гэх юм. Тухайн үед чи нэг мессеж нэг өлөө 2 4 ч байлгүй да. Сайн санахгүй байна. Эхнэрлөө нь бичээд өгье гэхнээ надад нэг ч байдгүй. Тэгт юм аа. Нэг жалгаа гэд хэлдэг ах уу гомдоо цүүд болж байна. Тэгэхээр нь аргас хэлээд танаа их нар хаана байгаа гэтэл ах уу би мэдгүй штэл гэж байна. Тэгэхээр нь хаана байгааг нь мэдгүй гэж би яаж мессеж чи. Яа супер. Гой. Гээд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө нэрээ тийшт за баярлаа мэдүү гэж хэлээ гинэ. Яа яг шууд ингээ аягаар нь явсан шүү дээ. Яа гой шүү. Яаж тийг сэрдэг байна. За дэлгэрмаа дэги гэдэг бүсгүй. За хүний гаднаас нь хараад ямар хүн бэ гэдгийг тэр бүр таахгүй шүү. Овоо юм ойлгох хүн гэж бодоод явуулахаар самарчаад ирнэ. Социализмын үеийн төгсгөл хавьд зураач залуу нилээд удаан ханиалгаад намдахгүй байна гэх мөртлөө завиураа оновчтой хэлж мэдэхгүй. Тэгсэн байхаа үгүй ч үлээ гэх мэт хариултыг бол онш тодруулах зорилгоор цээжний зураг авахуулах бичиг хийгээд явуулсан чинь нөхөр маргааш нь хар бичжаг цагаан замд зангиад өсөө толидл самнаад бүлтийтлээ ширчгсэн 3 харьцах 4 хэмжээтэй ачингой цээж зураг даруулж 6 уугаалгаад ирж үлээ. Зургийг нь харахаар л юу бодож суусан юм бол гэж бодгоос инээд хүрээд уг нь маш сайн зааж өгсөн. Амбалтуурын нэг давхурт гээд ярьж эхэлтэл тэнд харин зурагчаа олоогүй гэдэг. Түнтийсэн золигчийн цулаалдаад. За тэр эмгтээчүүдэд эход харуулахдаа давсагтаа 8-аас 10 цаг хуримтлагчийн шээстэйгээ ирээрээ гэхээр л том компотны шилэр цэлээс шар шээс торлоод ирнэ шүү дээ. Шээхгүй давсагтаа шээстэй ирнэ. Шээс шилэнд хийгээд ирдэг шүү, тэхгүй шүү гэд явуулахаар бариад л ирнэ. Мөн ч их хэлсэндээ гэхээр бидэнд итгэхгүй. Хин нэг лүү яриад нөгөөх нь наадуул чинь шээсний шинжилгээ авах нэ, шилэн сайн цэвэрлээд хийгээд очих гэж зөвлөөд тэрнийхээ хэлснээр бариад ирнэ. Зарим шинжилгээний хариуг нарийн мэрэгжлийн эмч уншиж эмчилгээ бичнэ. Нэг бүсгүйг ийм тохиолдлоор явуулмагц амин золиг гаргуулад гэнэ. Амин золиг гаргуулаа сандуунжууд уншуулсан таслбар бариад ирэх жишээ. Тэр чи өөрийнхөө өмнөөс нэг юм золигт гаргадаг штэ тий.
яжгаа нэр. Шашны ном дэвтэр уншуулна гэж ойлгосон гэдээ бүр зүтгээд байгаа юм да. Манай нэг шинхэн мэрэгжилтэн өвчтнөө үзэхээр за та хувцас тайлчих гээд эргээд харахын оронд нөгөө чармаа шалталчаад урдаа карта барьчихсан зогсож байсан гин. Сандрахтай хүүе хувцас өмсөөч гэж чинь тайл гэсэн штэ гэж өглөөд байх юм байна. Эмчид үзүүлж мэддгүй мө гэсэн хөөх юм анх удаа л үзүүлж явна. Цэрэгт явахдаа нэг комиссар орсон гэж. Түн шигээл санаж. Тэр үеийг бодвол цэргийн комист дотор өмдөө ордог болсон байлаа. Хоол зүйн эмч өвчтнөөсөө иддэг хоолныхон цэсийг гаргаад ирэхийг хүсжээ. 2 хоног алга болоод ирэхдээ хүүтэйгээ, эхнэртэйгээ савс уулга, халуун сав, төмпөн шанах харшилдуулсаар бүхэл мах, бууз, цовингаас өксөөд ариун их хоол бодтоор хийгээд хөлсөн цувчсан. Хөрөхгүй санаатайгээд аяны хүнжил тэргүүтэнд ороочихсан ирсэн бөгөөд буцааж авч явахгүй та нар хийчих гээ салтгүй. Бид болохгүй аваад яв гэсэн. Атгаж ихэр авилга болчих гээд байдаг болохоор зүрхэнд орчихсон. За нэг удаа хөвтлээ, эмнэлэгт хөвтлээ. Өрөөндөө нэг цоглог эмээ 30 гаруй насны нэг байгууллагын хүний нөөц хийдэг сэргэлэн хөөхөн бүсгүйтэй гуруулаа байваа. Совлогч нөгөө хоёрт маань оройдоо хөргөгчнөөс лаа авчирч өгөөд гарна. Эмээ лаагаа хийчихээ жоох хөвчвэснэ. Би халуун усанд явлаа. Та хоёр аягаа өгөх үү гэсэн чинь нөгөө царайлаг өсгөө. Өгийн энэ лааны араас халуун юмсаа авахгүй бол хоолой төр тээхлээд эвгүй арттай юм а гэд ярваачсан суун. Эмээ би тэр ёстой нөгөө шоконд орно гэдэг болж хоёулаа хүүе чи идээдээс юм өгтөл. Тэгээд яах юм гэж гайхан тормолцов. Чойрын богд минь залуухан боловсрал сайтай уучраа мэдсэн чамин бүсгүйг 4 дахь хоногтоо лаа ийдсэн гэж хин санах вэ? Айлын гэргийн хүүхдийн ээж хүний нөөц бүсгүй лаа ийдсэн гэвэл хажууханд нь хараагүй бол өнөмшгүй юм билэ. Идсэн л юм да гинэ. Йоо, дээр бас юу яасан ш нөгөө нэг зантаа хэтэрийг нөгөө байж явах үед бас яг нөгөө нэг юм өтрээний өрсөлийн эсрэг юм полишнакс гэд лаа байдаг аахгүй юм. Өөрөнхий бондгор өтрээ рүүгээ хийдэг. Тэрийг бас амар дотор нь муухай. Яа, манайх нэрээ алнаа нэрээ. За оноо гэдэг бүсгүн хөгжилтөд өгөн. 10 жилд нэг удаа хичээлээ тараад гэрлүүгээ явж байсан чинь нилээ хэддүү жоохон бацаа ирээд цүнх шүрээд зүхтах гэдэг. Би энэ тэгээд бараг л эмгтээлэг юм болохоор яг өгөөд явуулаач цүнхнийхээ хоёр талаас татаж байгаад тэрэлцээд шанаа өгөлцөж авалцаал нармаагаа нээлцэж хаалцаал. Шороо манрагаад алалцлаа да. Бараг нөгөө нохоо зодон гэдгийг хийсэн баха. Энийг боож унгаж монголоо яа. Эмэр юм бэ ёо. Тэд нар чинь лайта зүнх аваа саксны шидэнд өлөгчдөг эсвэл гаражин дээр шидчихдэг байсан. Тэгээл ингэр заамаа ураал цүнхний осроо таслаад ерөөлөө хэлээ салав. Харин дараа найзандаа орсон чинь нөгөө мө бацаанчаа хамаат нэгцэн байж идэг шүү дээ. Булдандаж байгаа л байцаа шүү дээ. Гэтэл яасан гээ манай дээд ангийн лаг дайжгүй байна. Цүнхийг наваад дөр захиа ихэр буцаагаад авч өгдөг. Гүгтингэр гинэ. Булгангасаа цогсож байсан бага. Нөгөө зүгээр зодтолж идэг да тий. Нөгөө илчийн зүгээр байхгүй болгож идэг да. Тэгээд захианы тэнгэр хараад хэсэгтэл захиа аваагүй шүү дээ. Тийм шүү дээ. Би л өгөлцөг ахарна. Ямар амар юм бэ нэр. Нэхгүй гэрлээ захиа өгөөл холоос гарч шүү дээ. Чи миний илчийг шууд зодоод оноо. Тэгвэл зүгээр захиагаа л өчгүй захиа хийгсийн цүмхийг аваад гэхэр чи угаасаа л тийм шүү дээ. Би ч гэсэн алсан. Эмэр. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Focus Education Center хамтран ажиллаж байгаа. За эднийх 7-оос 12 нас гэж нэг анги. За 13-аас 17 насны сурагчдад зориулсан нэмэлт хөтөлбөртэй яг ийм хагас жилийн англи хэлний сургалт байгаа юм байна. Тэгээ хүүхдийн насны онцлог тохирсон нэмэлтээр бас дугуйлан байгаа. Ганцхан англи хэлд яваад явахгүй. За уран зураг англи хэлний дугуйландаа явчаад уран зураг хичээлж болно. Шатар байж байна. Спорт өрөлт байж байна. Драм, санхүүгийн боловсрол олох дугуйлан, гар урлал, гар өмбөг, илтгэх урлаг хүртэл байна. Ийм цогц сургалт юм байна. Ямар гоё юм тий. За 1 сарын 29-наас гэхээр өнөөдрөөс хичээлж эхэлж байгаа нь хичээл оронгууд зэрэгцэж байгаа юм байна тий. За тэгээ мэдээж хүүхдийн суур зүй тавигдана. За олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр арга зүйгээр хичээлээ заах нь байна. За нэг ангид цөөн суралцах гэдэг нь айгүй давуу талтай. За дээрэс нь анги даасан багштай бүр бүр эцэгхийн хуралтай гэж.
Нэмэлт сонгон дугуулангуудыг салбартаа танигдсан багш болон байгууллагуудаас хамтран явуулдаг гинэ. За тэгээ хичээлэх цагийн одоо бас маш олон сонголттой айл боломжтой цагаа сонгож авах нь шүү дээ тий. Тийм байна. За ийм гоё давуу талуудтай юм байна. За тэгээд хаана байдаг вэ гэхээр багшийн дээдийн тэнд Монголын залуучуудын холбооны 3 давхарт 300 тоот. За. Залуучуудын холбоо болохоор спортын ордны Спортын ордны хойд гэсэн үг. яг хойно гэсэн үг. За. За хаан уул болохоор Сөмбөр Тавар гэж байд юм байна. Тэрний 4 давхар 405 тоод, Баян Монгол хорооллын Олимп плазагийн 8 давхарт 802 тоод, за Сапород Бармон Бүлдинг гэж байдаг гинэ. Тэрний 3 давхар 306 тоотод, Яармагтаас Бизачитэй өглөөр их нөгөө яг ингээл айл ойрхон өөртөө ойрхон л явах юм байна шүү дээ тий. Тийм байна. За Facebook нь англиар Focus Education Center гэж бичиж гарч ирнэ. За утасныхын дугаар нь 7012 55 50 гэсэн утас байна. 7012 55 50. Зүгээр л центр гэж юудаг гинэ. Центр мэн. Маягдаад Чи болохоор абой гэж хэлэх гээд штэ. Чи орсоор хэлээд байна. Би англиар хэлнэ. За утасны дугаарыг хэлсэн дээ. Хэлсэн. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Care in English, Care за 7-аас 12, 13-аас 17 насны сурагчдад зориулсан хагас жилийн нэмэлт төлбөртэй англи хэлний сургалтын төв Focus Education Center хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дэндүү гэдэг залуу. За над динэттэй санагдаад байд юм. Та нарт яахыг бүү мэд. Манай хатан ах хулган голоо могоо зэрэгээс үхтлээ байна. Би болохоор нохооноос айдаг. Хэдэн жилийн өмнө намар оройхон тэдний малчныг очиж хашаа хороог нь засалж өгцгөөв. Үдээс хойш салхилж баахан тухмуутай болсон. Хатан бах намайг цаашлуулж элдв юм яриа дургу үргээд бахаар нь дээсний тасархах могоо шиг хэлбэртэй болгож хажууд нь тавьж айлгахаар сэмхэн ойртож явтал. Гинэт ард нохоо шуугж ирэх чимээ гараад би юун ахыг айлгах сандран ойрлж ахыг тэврээд ирэхтэл ах миний гарт байсан дээсний тасархааг могоо гэж хараад цочин бархирч намайг чирч туйлаад хоньны хашаан дээрээс унахта хөлөөрөө бас нэг олсон дорооцолдож хоёулаа давхар унаад миний барьж явсан дээсний тасархааг могоо биш гэж таних хүртлээ хөглж билээ. Уг нь миний ард дуурсан зүйл нохоо биш хүчтэй салхинд хийсч ирсэн канистр байсан юм билээ. та гүн айлгадаг баатар болсон чинь. Би түүнийг нохоо гэж андуурч айхтаа барьж явсан дээсний тасархаагаараа хатан махыг айлгаад хоёулаа дараа нь бисээ шолж жаал инээлдэж билээ. За сар уул гэдэг хүний юу хөвгөлтэй пост байна. За манайхан сүсгэлээрээ. За 2017 онд билүү дээ. Манай өвөө эмээ мэн хөдөө суман дээр байдаг гэсэн. Тэр үед хөдөө болон хотоос ачлын нар нь өвөө эмээ дээр ирсэн байсан юмдаг. Эмээ мэн залуудаа тоогож байсан учраас хоол сайн чийдэг. Сайн ихийн ирээр сайн ч хоолоор шахдаг байлаа. За би тэд орой хоолоо ичгээ дүнгэж гидсэн хэлэл хөвтөж байтал нэг мэн хүндрэхээр боллоо. Эмээ минийхөө гадаа хүндэрч ямар гэртээ баалтаа нэвш гээл гаргалаа. Тэгсэн нөгөөх мэн нөх удалгүй өмдөө татаагүй ороод ирлээ. Бид ч гайхаад яав ий гэсэн бааж байгаа талтраат цаасаад орчихлоо гэлээ. Юу гэсэн цаасаад бид ч нэг тоосонгүй нөгөөх мань цаа сайгаад л үүдээр жаал эргэлдэж яснаа олсон бололтой гараад өгөө. Нөгөөх мань гарвуугүй юу нэг л өмхийн үнэр нэрх гээл явчихлаа. Үүд рүү харуул толб шиг эн тэндгүү баас. Бид нар ч пүү па болоод имэж үг дуугүй босоод арчиж гарлаа. За нөгөө хэргийн эзэн маань ч орж ирээд байж байтал тун удалгүй нөгөө нэгнийх нь гиз бас өвцсөн бололтой. Имээ би баалаа гэхэд имээ за ер нь гэртээ баа гэж коршонкөөгөө суулгачихлаа. Нөгөөх мань болсон болтой босох гэж агаад нөгөө коршогдоо баасаа татаад асчихлаа. За зүсгэлж байгаач манайхаа. Тэр бүр баасч биш чацаг. Пүү тэр үнэр танаар бол базар байна. Бид нар бүр огиулаа. Тэгсэн нэг маань бүр нүднээс нь нулимс зэлгнээд аман дүүрэл явчлаа. Нөгөөх маань хүү хаа гэхийн завдалгүй угаалтур руу явах замдаа бөөлтчлөө. Бууз ичгсэн байсныг жилхүү үнэр танаар бол ярих юм. Имээ мэн үгэлж гарлаа да. Имээгийн классик хараалтуудаас бүтэлтэн бүксөөрөө иргсэн хүүр, цусаараа тээгэл, илээний өндөг гэх мэт төсөөлтөс давсан төгс хараалуудаа урсгаж гарсан байт юм аа. Яа, илээний өндөг гэж анхудаа сонсож байна. Яа, энэ бүтэлтэн бүксөөрөө иргсэн хүүр өстой гоё те. Яг ихэнхдээ бүксөөж ирсэн хүүрлэдэг л дээ яа. Илээний өндөг гэж анхудаа л би сонсож байна. Харин тийм тий. За, нэрийг минь нууцлаад өгөөрэй гэн. Манай пэйж рүү ирсэн баха та. За. Сайн байна уу? Ахыхаа нэг хөгжилтэй түүхийг бичье. Манай ах 2 хүүхэдтэй. Хүүхдүүдтэй аим. Тэр нэг жилийн өвөл ижний үеэр маха янзалт уусчаад бүхэл мах чанаад идэцгээж явах үед ахын маань баг хүүхэд дөнгөж л мөлхдөг үе байсан юмдаг.
Ах маань ч баг хүүхдтэй мах зуулгаад өгчихв. Хэсэг хугацааны дараа хүүхэд нь шүүс амт нь алдагдсан маха аавда буцаагаад л өгчих шиг болов. Хүүхдийнхээ идээгүй юмыг идчихдэг хэвнэх хүмүүс байдаг да. Ах маань ч юм бодлого амраггүй ачив. Тэгсэн ах маань орилоод л явчихсан тэр. Тэгсэн яасан байх нь гэхээр хүүхэд нь махаа айжгаад кршокон дотроос хатсан бурмаа барьж явсан. Барьж явж өй. Тэрийг ах нь мэдлгүй идэж бөөн инээ таниад орсон. Бас зүсгэлээрээ зүсгэлээрээ. Хааш юм бэ? Бас ирэхээр зүсгэлдэг юм. Баяж штэ. Яа, баяж нөө. Бидгүй сажигласан шүү дээ. За, пүүжэ прүв дулам гэдэг үсгийн үйлчлэлтэй түүх байна. Энэ өгүүлэх түүх маань эртээр үедч биш энэ цагийн хэдхэн сарын өмнө болсон. Илгийн гэхэд хэцүү, эмгэнэлтэй гэхэд хөвгтөөч юм шиг ийм гинэн явдлаа та бүхэндээ хуваалцах гэж байгаа минь нэр төрийн биш эргүү тэнгийн хэрэг буй за. Та бүхэн минь элдвэр биш элдгээр хүлээж аваасай гэж өчүүхэн би хүснэм гинэ. Би гэдэг хүн чинь арилынхаа хамгийн сайн найзтайгаа бас нэг хөөхөн дүү найзтайгаа гурвуулаа нийлдэг байлаа. Бид гурав нийлээл инээлдвэл за тэгэл дуус. Ингэж инээдэг эмэгтэй хүмүүс байхаа гэмээр хачин амир инээдэр хүн аж нохоо гасалтал газар дэлхий дөрөгтөл инээ шүү дээ. За тэгээд арилаа тараад харахаа мэдэхгүй би гэдэг хүн машина аваад бид гурав бензиний мөнгө босгоол баг орой олгон шахуу тэндэг байлаа. Үнэн хоббит. Ядаж байхад онцгийн хийдтэйч биш хий димэл машинтаа сэлгүүцнэ. За тэгэл нэг орой жам ясараа тэнгээр болоо. Гэхдээ энэ удаа гуруулаа иш хоёулаа. Дүү найз маань ганцхан өдөр амраад маргааш нь ирэх юм дээр санаа нь бид хоёр их л сайн найзууд саннаа гинэ. Тэгээд за тэгэл найзтайгаа хамт арилаа тараал дүү охины гэрлүү зүүн салаа явахдаа зүггүй гар заавал 70 давхрын хажуугаар харанхуй осон явлаа да. Зүгээр ч явчихгүй хоёулаа оршуулгын газрын хажуугаар элдвээ юм ярьж би нэг айлгааста үнэн бүтэхгүй хоёр гар. Тэгэл айн барын элдвийн сүнс чөтгөр ярьж толиндоош нэг хараад цонхоороо ч ийш тийшээ харж айж явсаар зүүн салаа орлоо. Очоод бас зүгээрээсэнгүй баахан нөгөө л нэг сүнс чөтгөрөө ярьсаар нэг цагийн үед найз хоёр дүүтэйгээ салахаас игээд буцаа замдаа гарлаа. Буцахтаач бас нөгөө л дими балаа яриа үргэлжилсээр найзаагаа 5 буудалд гертэн буулгачаад гял сарга санаатаа замаад авчилдаг Баатар болж 17-гийн уулзраар хайлаастын зам руу ороод Динжи мянган арын зам руу орлоо. Манай хороолт юм л да. За тэгээ яг хуу жолооч нарын ярьдгаар хулгаан зам юм л да. Нэх мундаг замаад авчлаад явдаг Баатарчан ганцаархнаа явж иж нөгөө 70 давхрын зам руугаа орчихдог буин шүү. Тэгээ дуу хайлал явж байсан додор гар чинь юу Баатар болох гүлэг цаашаа юм болж байгаа юм да. За тэгэл нөгөө түрүүний ярьсан баах юм бодогдоол яана одоо нөгөө сүнс өдөр намаа ганцаараа явж байгааг мэдээд дээрэс нь энэ муу их овоогар юм аа. Замаа давшлах гэ бидэн дээр өөрөө хүрээдэрлээ гэд намайг хүлээж байвал яана гэсэн. Жаахан хөвгтөөс ч гарахгүй хүнч тоож бодохгүй хүгийн бодолтой өөрөө гүн автаж айж ийш тийш хараастай. Ядаж байхад аимшигын кинонд нуусгүй гэж ихтэйх. Тэгэл нөгөө үдсэн харсан кино олгон дээр гардаг хүн аймаар юмнууд намайг яг хүлээгээ зогсож байгаа гэсэн хорон зүүн мөрийн чөтгөрийн бодолтой авцаар яг 70 давхрын хажуугаар өнгөртөө тэнэг юм шиг голын толонтой харлаа. Бүүцэгд нэг сексис юм над руу хараад сууж байдیں۔ Би гэдэг хүн чинь хамаг би чичрээстэй хөс гараал гар салганаал айж өгөх гэж бас аминдаа хайртай. За пүүч юм машинаа зогсож болтгоо юм шүү. Тэгвэл энэ муу ёрын амтан хорогдоод гай олно гэж бодохын хажуугаар бас дахиад нэг харцдаг юм уу ихрвээ дахиад харц толвол ивэр гуй уйлаач болтгоо гуй намайг зүгээр тавьж явуулаач те. Би гэдэг хүн хүнтэй цууж үзээгүй энэ хорвоог орхиход хитрхи залуу байна гэж. Бас хэрэг өнөө. Сүнснээсээ гуйхтал болно. Хэрвээ бүтүүл сүнстэй ярьж тохиролцсон гээл найзуудаа томорноо ухааны бодоод голын толондоо дахин алгуурхнаар харлаа. Тэгсэн юу асан гэж санана. Хүнд ярихаас ичмээр нөгөө толонд харагдсан сүнс чинь сүнс биш. Би өөрөө байд юм да. Яахад вэ би гэдэг тэнэг бул руу толгой өвдөд байхаар нь хавчаараа аваад үсээ задгаалж толгоогоо амрах санаатай үсээ задгаалснаа мартаад өөрийгөө толон тулсан тусгалаасаа зочиж хүнд чилмээргүй шившигтэй үйл явдал болсон юм да. Ядаж байхад аимшиг гэнэ өгцснийхаа гаагаар балаа юм бодож сүнстэй ярин сүнснээс гуйж гэх шиг өөрөө баг кинонд тоглосон байд юм а. Тэрнээс хойш орой битэл өдрийн цагаар ч үсээ задгаа тавьж машин барихаа болсон юм да гинэ. Йоо. За 11:31 болж байгаа юм байна. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч. За нэвтрүүлгийн дэмжин ажиллагч MCS Coca-Cola цагаан сар гайхамшигтай Real Magic Coca-Cola. Энэ Real Magic Coca-Cola гэдэг нь яг юу гэж мэдэхгүй. За. Чихний чидчих. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч MCS Coca-Cola-да баярлаа. За Адар Варвар гэдэг залуу. За Тарган байна. Тур гэд эмч зөвлөөд Турдаг Баатар болж дэглэм хэсэг барьж хоолоос ойсон ч турсангүй. Бодож нэг өглөө гарч эмээ өвөө нартай хамт гүйдэг Баатар болоод
хар өмд цамц, хар масктай хөнгүү амралтын өдрийн өглөө гэртээ эртээ гэгч нь гарчгүйвэ. Тэгсэн замын эсрэг явсан цагдаагийн алаг тэрэг зогсоод араас хөөж бичиг баримт нэхэд тэгсэн тэр хав дээрэм гарч л дээ. Надтай адилхан хар хувцастай хүн байсан гэсэн. Түүнээс хойш ахиж хар хувцас өмсгөө болсоо гэж. За Цеко гэдэг бүсгүүчлээд үгүй. 5 дугаар ангид 2 найстайгаа юм яриад явж яваа. Тэгсэн ярианы сэдв хүмсэг болоод тэр хоёр миний өмсг рүү заагаад андаа чиний зэрлэгчийн амар их байна аваач гэлээ. Тэр үедээ төгөлдөр уурын дуул нь явдаг байсан. Явхаас өмнө газ хөмсгөө янзалчаа гэж бодоод хайч аваад 0 орвоо. Эмээ мань гэрт байла. Толны өмнө нэг зөриг ороод хөмсгөө нүдэн анаал хайчилсан. Тэгсэн тал нь авахгүй. Шокнд ороод нүдэн дөлмөс сэлгнээд за гоо сайхан золиос эрэхтэй гэж зөргөө чангалж аваад нөгөө талаа ижилхэн болгосон. Эмээ энийг хараа гэж харуулсан чи эмээ шок. Одоо яана ээж авд нь юу гэж хэлнэ гэд хөмсгний харандагаар төгсгөл зурхаар болоо. Хөмсгөө очирсан хүн чи яхад малгаанаас салхаа болсон байдгийн багаас те хар малгаагаа нүдэ үртлээ дарж явж өмсдөг байж штэ. Азар өвлийн өдрөл тайрсан яама. Найзууд намайг алуурчин Леон гэж хочлоод нилийн удаа тэр нэр надаас салаагүй штэ гинэ. За СК гэдэг сонсогч. Манай нэг найз айлд бир болоод очисон чинь хуучин нөхөр нь дитний хүргэн болчихсон сууж байсан гинэ. Ямар ээ. Яа. Солонгос гэнэ юм ааш. Харин тий. За хасаагийн копи гинэ. Нэг нөхөр 6 сар хавцаа гадуур халтур хийж байгаад нилээ орой харанхуй болж харих замд нэг оюутан байрын залуу зогсож авахаар нь аваад хүрэх газар нь хүргэх гээд явж ээж л те. Гэтэл нөгөө залуу чинь байн хоошоо хараад л энийг залдаад байгаа юм жолооч зогсос их болгондоо дагаж хараад л юу ч яахгүй. Тэгээд нилээ явж байгаад нөгөө залуу чинь аха та хүүхдтэйгээ явж байгаа мó гэж асууж гин. Жолооч нуруугаар хүүхдээ улс чихраад л явчих. Тэгээд гүйгүү хойно ямар ч хүүхэд байхгүй л гэж нөгөө залуу нь аха байж тээ мэдүү эртээ чихэр идгээл цөмнөөсөө чихэр гаргаж ирээд задлаад өгч гин. Нөгөө жолооч чинь бараг л уухаад рүүлнээсээ тас зураад за мэдүү хаана нүн гэлээ гэж бараасан царайтай асуусан чинь нөгөө залуу аха би маргаас сүүс дээр шалгалт өхийн тэнцэх шинж вэ нү гэж асууж. Яа. Өвчтөө хоогүй яасан. Яах нь вэ? За Марс гэдэг залуу. За Би чамд хайртай гэж хэлээд сонирн байдлаар хариугаа авсан хүмүүсийн түүхээ хуваалцдаг пост. За. Манай найзад тохиолдлоо. Тэр ярихдаа нэг даруухаа охинтой 6 сар үерхсэн юм. Хоол идэх, хамт байх үедээ маяга маяг. Дэлхий цөмөрхүй гэсэн шиг алхдаг, дууд шуухай шиг уянгалаг ярьдаг даруухаа охин. Нартай, хурдтай, найртай, дашнэм, балжинэм, азнам ер нь бүх нямууд авцсан тэр сайхан өдөржин зугаалж орой гэрт нь хөргөж өнгөө нөгөө охинтой алдарт 3 үгээ хэлэхэр болвоо. Шилээ майжж байгаад л би чамд нэг юм хэлье л гэлээ. Заал гэж байна. Яг хэлэх гэтэл амнаас гардгүй. Нөгөө юу л та. Нөгөө гэд хэсэг юм болов. Тэгж байгаад баг 1 секунд ч хүрэхгүй хугацаанд би чамд хайртай гэж хэлчихлээ. Нөгөө уянгалаг охины царай нь ховсгийж байснаа. Яа, хүүрч хүн айлгач. Салыг гэдэг юм байх гэж бодлоо шүү дээ. Яа, битгий хүн айлгаадаа. Би ч гэсэн хайртай гэд бас дуржигнуулчихсан. Уг нь хайртай гэдэг хариуг авсан ч сүхтүүлсэн үхэр шиг нэг л сонирн болж үлээ. Дараа нь асуугаад тэр үед намайг алдах үе гэж айсандаа л тийм үг гарсан гэсэ. Тэр өдрөөс хойш нэг ч удаа хэлээгүй гэсэн. Одоо ч гэсэн маягийн яриатай бүсгүй би гэж ярьсан юм. Их сурвалж өвлийн сүүл сарын их хов базалтаас. Сүртэй. Та нар ч гэсэн тэр 3 үгээ яаж хэлж ямар хариу авснаа бичээрэй. Сонирхолгүй бол алгасчаарай тэгээд муулаад байв гинэ. За их гүрэн гэдэг сонсогч өгчлөөд өгөх байна. Үдэ хачаар группт хандлт авах чивэлт хүслээ гүйцээх гэж үүргэвчтэй аялал ганцхан аймаг хамт хийсэн үнэн ч мөн найзаараа туг тахихаар шийдлээ. Ууршлахгүй ихгүй гинэ. Бүр шийдчихэж. 2009 он Ирээн хот дулаан асарт очид бодол. Ар халахын 2 хөлдөө хонон үнжин сархад зоглоод байж болох хамгийн хэрэггүй зүйлсийг хаман ярьж суугаан нэг рөвдөлтөө болоод тунч утгагүй. Нэг нь бол бос тэнэг миний бие юм уу? Нөгөө нь бол Богдын Украины Амгаланбаатар хотын уугуул төмөн олноо Девчка хэмээн алдарсан цогт баярын түшиг бат болоо. Шууд ингээд овг нэртэй зарчдаг. Амар зүгээр.
Энэ хоёр ир өөрсдийн аав ээж ах トゥ нарын цагаан сарын бэлтгэлийг базаах хариуцлагатай өрг хүлээн гарсан ч итгэлийг өвдөн хонон үнжин ууд суугаан байна. Найз маань орон дээр миний өдөөс завилд суугаад цархат хөнтөрч байла. Нэг мэтгэд өглөө олжээ. Ажил төрөл хэцүүдлээ ам атаж өглөө гэсээр сэрэхэд найз маань бас сэрж байна. Ёо гэсээр доошоо харсан ч ихтэй өглөөд л энэ тэгснэ. Хөшөө манийх нь бүгсэн би мдээгүй болчих мэдрэгдэхгүй байна. Хоёр гар бас хөдөлдөггүй хараад өгөөч гэж байна. Хүншлийг нь сөхөөд харсан завилд суусыг хിവэрэ. Урагшаа унаад тасарч. Хоёр хөл нь оршоод хизүүхэн хонсон болтой. Би харин халамжлаад хүнжлөөр нь хуцсан болтой. Босгоо гэснээ болоо зөвхөн монгол хүнээс гарах хүгийн санаа төрлөө. Царайгаа өнөмшлөлтөө олгоод за өгшөө хамаагүй битгий хөдлөөрөө 50 хүлээж аваарай гэтэл юу вэ? Яаж gaavэ гэж сандрангуй орлоод эхэллээ. Хөгшөө бөөрөө чин зүсээд буцаагаад очихсан. Йой за тэгсэн чинь очихсан байна гэвэл хэдэн секунд чимээгүй өвтчихсэн аа. Юу хуцаад байна. Ямар хөгийн талрууд өөмө хужаанар гэж орилонго хоолон зангираад ирлээ. Тэгэхэр нь дээш нь харуулж хөвтүүлээд бөөрөө яриад үзтээ гэтэл тэссэнгүй уйлаад чарлаад л. Тэгэхээр нь буруу харж инегээд за гэрээхэнтэй чинь холбоо ярих уу? Яг уйлаа гэтэл нэг их урд санаа алдснаа. Нэг бөөрөө, хоёр бөөрөө гэж байна. Нэг нь юм шиг байна л гэлээ. Жаахан бодлогшурч ясна манаа. Нэг хийж хөгшөөл гэж байна. Болохгүй биш үү гэтэл Монгол хүн хятад архийг өрөөсөн бөөрөөрөө шүүн гэж шазуураа зөөж байна. Ядаж агаад нүд нь баахан нуугтчиж мань нь сайн харахгүй байна нүд үргэлзээд байна шээс амир хурч байна бөөргөө болохоор тэгнэлтэй те гэж дахиад арих нэглээ би скологод 100 грамм хийгээд аман дээр нь өвчтөнд ийм уулгах мэтэл халамжлан уулгалаа. Хүнжлөөр нь жимбитл хучаад өчигдрийн зам дээр мань хоёрыг хараад байсан 3 хуучаа сэжигтэй санагдаад байна. Буруу харж амаа дараад баах инээдэд миний өгшөө уйлаад явах вэ? Чиний бие хаа бүтэн бэ нү? Ямар ч байсан одоо манайх нар хил дуулгаад дээр нуруу янгнаад байна. Цэвэрхэн идэг гүлгнүүд байна те. Одоо гэр хил хаалцаа дээр нөгөө хатаасан жимс зардаг эрдэмт гээд өвөр Монголыг олоод тэр бол жинхэнэ сэжүүр шүү гэж чухал авч байна. Бушуухан гарч энийг гээд буруу харсан чигтээ хувцаа шүүрээд угсийдэд хөгшөө байж байл гэж байна. Яасан бэ гэвэл дээр үед сойсын 2 охинтой уулздаг байхад өндөр царайлаг нь гинт чамаас зайгаа ороод алга усан штэ тэл гэж байна. Тийм гэтэл мань чамааг амар хулмастай шивэртэй дээр нь жаахан юмтай хар болохоор өөртөө яриад яваад байт юм агаа хэлчихсэн юм аа. Уушлаараа л гэж хуцж байна. За бүр нүглээ навчлаад эхэллээ. За тэр яахаа өгшөө ингээд гарах гэтэл бас байж өгшөө. Урд нь шинэ жилээр Батнямыг чи биш би зогчихсан юм аа. Найзаагаа эрэгт оруулах шахсан шүү уушлаараа гэж донгослоо. Харин миний уур үрээд курткээрээ нүүрлэн саваад дээрээс нь баахан зотлоо. Тэгтэл манай хүн ингэж уйлаад хүний нутагт ирэмдэг бас нэг ингэж байгаа мүү те. Чи өөр нь хужаа нартаа уйлцсан биш үү? Яагараа чинийх бүтэн байдیں۔ За яах вэ чи зайл гээл тунчиг өрөвдөлтөй харагдав. Би тайвшраад бөөрөн бүтэн гэдгийг хэлдэл нэг хэсэг идгэж өгөхгүй байснаа барьж үзээд гинт сэхэрж хоёулаа илгээ өртөд инээж илээ. Буцахтаа хоёулаа энэ тухай хинт ч ярихгүй. Ялангуяа манай хүний харж явдаг хүүхэн бас намайг хүнд ам нээлэхгүй байлгахын тулд бүх төрлөөр надад ашигтай ам хэлэлцээр хийсэн юмдаг. Олон жил муу найз минь надад бүлтгнэн тэгнээд болж талаасан газар дарааттай инээж талаасан газар дэлжиж гарч ирж явна да. Гэхдээ гэрээний хугацаа дууссан sorry. Тийм тэр өдөр нь мань нь өөртөө 38 градустай арх хийгээ чам дандаа 50 градустай шахсан шүү гинэ. Ёо. Ямар аяар юм бэ нэрэ. Нэрс үлдээ хардах юм бэ те. Чи яагаар бүтэн байдیں۔ Ёо. Яаж ч нөгөө нэг урд очгоор нөгөө нэг эргэтэн бөөр суулаад аваа явцсан болсон. Унтаагаар нь тэгтийн гэлээ. Чи ганцаараа ингээд буудалд орхороо мархороо гээл солиодоо юм ярьдаг гэсэн тий. Ёо амар юм аа. Итгэж штэ мэдээж итгэж штэ. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут бас нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл явбал Мянган байгалийн эмийг таны гарт уулын зурагтай Жанчуулан Аршаан хамтран ажиллаж байна. За Жанчуулан Аршаан Төв аймгийн Ар Жанчуулан Аршаан сувллын бүсэд
Ундрагнаас нь вакуум савлгаар савлан хүргэдэг Монголын цор ганц аршаа. За үйлдвэрийн Төв аймгийн Эрдэнэ сум яг ард жанжуулын суурьнд байрлалт юм байна. Тэгээд энэ яг уулын зурагтай юу аршаа ингээд тодтогоод байгаа нь болохоор энэ уулын зурагтай жанжуулын аршаа болохоор яг тэр гүнээс нь агааргүй орчинд бактери оруулахгүйгээр савлт юм ба шүү дээ. За тэгээ одоо сар шний баяр төгчийг баярын өдрүүд бас нэг хоол өтрүүлээ идэх, оройн цагаар хоол идэх ч юм уу тохиолдол гардаг. Тэгэхээр уулын зурагтай жанжуулан аршаана бас тогтмол хэрэглээд үзээрэй. Хөхөр төмрийн агуулмж өндөртэй учраас юм агаар дорхтуудыг задрал явагдаад чанараа түргээ алддаг учраас эднийх хэрэглэгчдэд дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн өргөхийн үүднээс яасан бах нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд вакуум савлгаагаар 230-аас 250 метрийн гүнээс агаар болон бактери оруулахгүйгээр савлаад таны гар түргэж байгаа гэсэн л өгчтэй ер нь бол тийм. Тийм тэр зах зээл дээр бас ингээд хэд хэдэн төрлийн жанжуулан аршаан байт юм байна 2-3 төрлийн. Яг энэ жанжуулан аршаан болохоор уулын зурагтай шошгон дээр юм цэнхэр уул байлаа. Тийм. За тэгээд зах бөөний төв сүлжээ дэлгүүр болон хүнсний дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Тэгээд тайлбар дэлгэрэнгүй мэдээлэл нь 96 техник 38 68 гэдэг дугаараас аваарай. 96 техник 38 68. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл явбал Мянгандан байгалийн ямиг таны гарт уулын зурагтай жанжуулан аршаан хамтран аялаж байна. Баярлалаа. За сүхэ гэдэг залуу. Сайн байна уу? Би танаа шинэ сонсогч гишүүн байна уу? Би өөр тохиолдсон хөгжилтэй түүхээ хуваалцгаар шийдлээ. Part 1. Юуны өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Сүхбат гэдэг. Айлын том хүүхэд. Би багаасаа өвөө эмээ хоёртойгоо өссөн хүүхэдтэй. Яагаад гэж юу? Манай аав ээж дүүнэр бүгд байдаг л та. Энэ л шалтгаанаар 2 настайгаас хойш эмээ өвөтэйг өссөн. Шалтгаан айл гэхээр тийм сайхан дурсамж биш болохоор дурдсангүй. За би багаасаа л их тэнэг дуртай хүүхэдтэй 5 дугаар ангиасаа ангийнхаа 2 хүүхдтэйгээ цуг ямар ч хамаагүй хоосон автобусны арын хэсэгт суугаад нэг эцсээс нөгөө эцсийн хооронд явдаг байлаа. Тэгээ сүүлдээ кондуктор ихч төөгдөд бууна. За тэгээд нөгөө манай өвөө эмээ хоёр их ажилтай байдаг байсан тул намайг байнга хүнээр харуулдаг байлаа. Манайд хүний хөдөлгөөн тасрахгүй дандаа л хөдөөнөөс хамаатнууд нэрдэг байсан. Би нэг удаа намайг хардаг иш ихчтэйгээ сургуулийн зуны амралтаар хөдөө явахаар болоод өвөө эмээ хоёр маань намайг ч их явуулах дургүй явуулсан л да. Би өөрөө зөрсөөр байгаа л явсан юм. За тэгээд сонин содон түүхүүд маань эхэллээ. Хөдөө анх удаа очиж байгаа юм. Өврангай аймгийн нэг суманд задгаад гэх юм уу да мал дээр очлоо. Эхний 7 хоног л үнэхээр гоё мал хариулаад хаашаа ч юм ирэх дураараа байлаа. Тухайн үед би модон ойл мэдтгүү хүүхэд анх модон ойл харлаа. Яаж бийдсгаа мэдэхгүй. Хөлөө тэнэлгээ суучж байгаа юм. Тухайн үед юу ч унчхаагүй юм. Тэгээд их чараад хүү тэгдэггүй юм ингэж суух хэрэгтэй гэж заадгийг. За тэгээд мал хариулахдаа дандаа явна. 2-3 км. Тэр үед морь байсан л да. Амар тогшин морьдтой. Мордонгууд ламаа аваад агчихна. Тэгэхээр нь мориноос шууд үсрээл бууччих байгаа юм. Би нэрээ анх удаа тарууг гэдэг амтныг хараад ямар том жом бэ гэхэд тэнд байсан хүмүүс бүгд нэр хитл инээгүүд миний бүр нүүр уул ачхаж билээ. Миний мэдх амт ганцхан жом л байсан. Манай гэрт жом бол үрждэг байлаа л да. Тоос орогчоор жинхэнэ соруулна да. За тэр жаахав. Нэг өдөр гэрийнхэн гадаа байж байтал нэг морьтой ах ирээд ахынхаа морийг барьж байгаарэ гэдэм байна. Тэгэхээр заагээл дашуураас бариад тойрч яваал чаддагсан бол унаад явахсан гэсэн бодол бодоод хийцгүүрээд байж байхдаа тухайн морийн ер нь уйчаад гэрт нь орё гэж бодоод уйх газар олдохгүй харна. Газар хөвтөж байсан имэйлний дөрөөнөөс уйчаад гэрт ороод иртэл нөгөө морь имэйлийн чирээд явцсан байт юм байна. Яана. Тухайн газар байсан имэйл нь үнэхээр гоё имэйл байсан л та. Тэгтэл тэрнээс нь юу ч үлдээгүй. Ганцхан модл үлдсэн дээ хөөрхий. Тэр үед их ч зэмлүүлж билээ. Нэрээ тэгээд 8-9 хоногоос өвөө эмээ хоёроо санаж эхэллээ. Тухайн үед би 13-4 л байсан баг. Шүн гэрийн гадаа хоньны ханиалгах чимээ миний өвөө ханиалгаж байгаа юм сонсогдож шууд уйлж гэж билээ. Одоо бодоод байхаар үнэхээр гой санагдаад байдیں۔ Тэгээд сар гарan болоод л өвөөрөө аймгийн төв орж уцаар ирээд намайг аваач гэж хэлээд 2 хоногийн дараа өвөө машин явуулж намайг ахуулсан даа хөөрхий. Тэрнээс хойш би дахиж ганцаараа хөдөө яваагүй. Одоо 3 хүүхдийн аав болоод морж давгүй ундаг болсон шүү нэрээ. Энэ явдлыг минь уншиж өгсөнд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За. Сайн байна уу? Үдийн хачир группийн 328 мянган гишүүд болон Angel радиогийн ах эгч нартаа өглөө өдөр оройн мэндэ. За 323,800 шүү. За 5. За ерөөлөр болгээ. Хураа. Үдийн хачирын үнэнч бяцхан сонсогч нь байна. 17-та өөрийгөө бяцхан гэхэнж хаашаа эндэ. За та бүхэндээ хөгжилтөө хөөхөн нэгэн түүх хуваалцъя. Өвөө бит хоёр гинэ. За би нилээ жаахан байсан юм а. 7 илүү 8 настай. Аав ээж хоёр маань
байна. Аймаг руу яваад нилээ удав. Нэг өдөр би аав ээжигээ санаад байна гэж уйлж гарлаа. Тэгсэн согтуу байсан өвөө минь намайг дуудаж байна. Өвөө, миний охин аав ээж рүүгээ явах уу гэж байна. Би ч дуртай нарахгүй тгий гэж хэлв. Өвөө, за өвөө нь хувцас өмсөд ирээ. Чи хувцас бэлдээд байж л гэлээ. Би 2 малгайтай цанц аваад тэрийг цэнгэр торон ууданд хийгээд байгаамаа. Тэгээд согтуу өвөөтэйгөө 14 цагийн автобусаар аймаг руу явлаа. Өвөө намайг замдаа цанган үлснэ гээл мүлт бичээн 2 авч өгөөл өөрөө унтаад өгв. Сум аймаг хооронд 2 цаг явна. Өвөөж унтаж явсаар агаад ирв. Тэгээд аймагт ирээд аав ээж рүү залгаад MT колонктер байна ирээд ав гэсэн аав ээж хоёр бүр шок. Аав ээж ирлээ, эмээ рүү ярьлаа, эмээ бас шок. Имээ хүүе хизээ явж хаа даанч алга болсон юм а гэсэн ба. Бас аав ээж хот руу яваад би аав ээжийг санаад байна гэж уйлаад өвөө минь намайг дагуулад хот руу явж байсан юм да. Имээ мэдсэн үү гэж юу? Энэ удаа хэлэхгүй бол өвөө өдөр алуулахаар байсан. Би ч өвөөгийн ирэх ач охин болохоор өвөө минь миний хүссэн болгоныг л хийж өгдөг. Надад амнаасаа илүү хайртай да. Бага байхасаа л өвөөдөө эрхэлж өссөн би одоо ч өвөөгийн жаахан охин ивэрэ. Одоо өвөө минь тал гарсан сайхан буураа би өвөө бит хоёрын паян зөндөө гинэ. Дахиад зөндөө ихийг бичээрэй. Йоо гоё юм тий. Аав ээжигээ санаад байна гингүүт л явуулцдаг те. За, гонигтай чимшиг, инээдтэй чимшиг. Нилээ хэдэн жилийн өмнөх түүх. За. Би тэр үед дөнгөж ахлахангид орох гэж байсан сурагч байлаа. Одоо 22-т ээж болсон. Жохон байж ич хайр дурлалт айгүй сайн. Тэр нэг 100 нэг залууд дурлалаа. Наадамд өгч байсан. Манай хажуу байрны залуу байсан л да. Байрны гадаа хаа нэг таарна. Тэр залуу зүгээр л миний зүрхийг эдэмтсэн. Ёстой л жинхэнэ өдрийн бодол шөнийн зүуд болж байсан. Наадамч боллоо. Тэр үед морил унж наадам үздэг байлаа. Тэгээд л өдөрхөн хуушуур авах гээд очирлж байлаа. Тэгсэн нөгөө краш маань миний ард байсан нэг ихчийн ард бас хуушуур авах гээд очирлж байна. За тэгэл сандраал байж байтал аав ирснэ. Миний нэрийг амар чангаар олж дуудаад л хөөй миний охоо дүү чинь баах гээд байж байна. Ээж чинь тэнцээ юм үзэж байна. Дүүгээ баалах онжихын сайн арчаарай бла бла гээд. Миний хоёр газар часуулаан болоод ичээд л аав миний оронд хуушууранд очирлоод би ч дүү хөтлөөд бушуухан 0 руу явлаа. Дүүд гисэн яаса хайртай залуугаас ичиж өглөө юу гэдгийг би ч нуруунд дундуур нэг сайн зохиж аваад баа гэж гэжсэн чинь баахгүй гэж би албаар аавд баала гэж хэлсэн. Тэглээч угаасаа таныг тэр ахад ямар тэнийг охин бэ гэж харуулах гэж ин санааг сэтсэн юм. Тэглээч тань шиг ийм адгийн муухай ааштай хүнтэй үерхэж яад ингэж авсан. Би бүр шок. Бүр 6 настай хүүхдээ ээжиж за тэгээд бүх гарлаа ээж миний охин чинь ийм сайхан бүх хүн болон шүү дээ тэр бийхаа энтер бол их өөх байна энтрээ гээл би дуугуус сууж байтал нөгөө краш хажуухан гэрээхэнтэйгээ явж байна ээжээ бүр намайг л яриастай бүх авар хүн энтер гээд би ч уурлаастай тэгсэн краш маань инээгээд л байла тэгсэн ёстой бүтэхгүй гэд амандаа хэлсэн би ч хаягчлаа гэж хідэн өдөр нойргүй хоолгүй дэмий нулимсаа барсан аав ээж дүү гуравт их гомдоод илгийл юм болж байсан одоо бодохно шаал тэнэг нэг мүү залуугийн төлөө үхэн хатдаг байжээ гэж боддог. За энэ үрээд 2024 оны 1-р сарын 29-ны даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс үрчитлээ Мишэ Эксүрэтэ шууд үрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Эрүүл явбал Мянганлан байгалийн эмийг таны гарт уулын зурагтай Жанчвлаар шаан за мөн Care in English 7-оос 12, 13-оос 17 насны сурагчдад зориулсан хагас жилийн нэмэлт төлбөртэй англи хэлний сургуулийн төв Focus Education Center хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа мөгөө. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Focus Education Center сурагчдад зориулсан хагас жилийн нэмэлт хөтөлбөртэй англи хэлний сургалтын төв. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Эрүүл явбал Мянганлан байгалийн эмийг таны гарт уулын зурагтай Жанчвлан аршаан. Үдийн хачир нэвтрүүлэг Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3